1900-аад оны эхээс бурятууд Оросын хавчлаг хэлмэгдүүлэлтэнд ихээр өртөх болсноос Монгол руу дөрвиж эхэлсэн. 1920-од он гэхэд бурятын нийгэм улс төрийн зүтгэлтнүүд Монголд олноор орж ирсэн байдаг. Тэднийг дагалдаж бурятын энгийн олон ард иргэд өрх гэрээрээ Монгол улс руу ирж амьдран суурших болсон юм. Үүнээс зарим нь өнөөдөр Хөвсгөл аймгийн Ханх, Цагаан уур суманд голлон амьдарч байна. Олон ясны үлгий болсон Хөвсгөл аймаг Халах, Бурайд, Хотгойд, Дархад, Цаатан, Уренхай гэсэн 6 нистэн аж төрөн амьдардаг билээ. Олон ясны нэгэн төлөөлөл болсон өвөрмөц ёс заншил соёлтой ард түмэн бол Бурайд үндэстэн юм. Бурайд соёл өвлөмжлөлийг хөгжүүлэх зорилгоор Алтарган наадам зохион байгуулагдсны үр дүнд Монголын нэгэн хэсэг болох Бурайд түмний соёл урлаг ёс заншлыг хөрш орнуудын ард олонд сурталчлан таниулж Монгол төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс Бурайдууд хуран цугладаг болжээ. Харин энэ удаа Хөвсгөл аймгийн Сэлэнг жуулчны баазын захирал Гинтэн Дармаагийн санаачлагаар Булган Хөвсгөл аймгийн Бурайд иргэдийн хамтын харилцаа холбоог хөгжүүлэх, Бурайд өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан өргөн дэлгэр наадам болж наадамд Булган, Булганы тишиг, Хинти, Дорнод, Дархан, Улаанбаатар, Сэлэнг, Хөвсгөлийн Ханх, Цагаан уур, Орос улбан улсын Бурайдын Захаямын аймаг зэргээс төлөөлөгчд хүрэлцэн ирж 400 орчим Бурайдууд Хөвсгөл нуурын эрэгт баг Алтарган наадамдан оролцлоо. Эрхэм үзэгч та бүхэндээ баяр наадмын мэндийг дэвшүүлье. Хөвсгөл аймгийн мөрөн телевизийн уран бүтээлчид хатгал тосгоны Хөвсгөл нуур дээрээс үзэгч та бүхэндээ мэдчилж байна. Хөвсгөл аймаг маань Дархад, Бурайд, Цаатан, Халах, Хотгойд гээд олон ясны үлгийн нутаг үлээ. Өнөөдөр олон ясны үлгийн нутгийн төлөөлөл болсон Бурайд зон олон маань баг Алтарган наадмаа зохион байгуулахаар хатгал тосгоны дэргэдэх Сэлэнг жуулчны баазад ийхүү хуран цуглаад байна. Монголчууд дундаа өв соёл, ёс заншил, дуу, хуур, өөрсдийн үндэсний хувцсны онцлогоор гайхагддаг Бурайд зон олны Алтарган баг наадмаас та бүхэн үргэлжлүүлэн хүлээвч үзсэн үү? Энэ удаагийн наадмын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид жагсч араас нь Хөвсгөл нутгийн 6 дахь хушуун болуулсан цаа, Монгол нүүдэлчин ахуйг харуулсан үхэр тэрэг, сарлагын цуваа, сонин содон өвөрмөц 6 эвэртэй хонь, 4 эвэртэй хонь, давжаа бяруу, нохон чарга гээд урд өмнө нь болж байгаагүй сонин содон үзүүлбэрүүд багтсан олон иргэд сонирхож байлаа. Тэр дундаа сарлаг хөлсөн Бурайд басхан, давжаа биетэй бяруу хөлөлсөн ачаа зэргийг олон зочид сонирхон зураг таталж байсан юм а. Мөн энэ үеэр Хөвсгөл нуурт моторт завны цуваа явж олон иргэдийг баясгалаа. Даян дээр хин шүтөнтэй далай байгалай орон дэлгэр баян сэтгэлтэй дэлхэд гайхам ардтай Бурайд Монгол занууд бултада амар мэндэ хөх тэнгэр хайсаяатай хүл нүүдэлээ домогтой юун сагаан хүлдэтэй ертөмс дэлхэн эзэн Бурайд Монгол зануудаа их мэндэ. Тийм ээ, бид Бурайд зам Баба Чингис язгууртай Нармай Монголын удам байгаль Хөвсгөл далайдан сэж төрөнсөн үр сад баргуйчин санаг захмантай төрлийн ариун хэлхээтэй баядаг соёлын дурсалтай түмэн ардын хилтерхий бид Бурайд монголчуудаа. Булган аймгийн Тишиг сумын баг зочин төлөөлөгчд хүрэлцэн ирж байна. За сайхан. За хүрлэгний зүтгэгчийн дашин нам Бурайд төвдөл хийдэг гайхагдсан ардын багш Банд Бурайд төрсөн утгаараа өвлөсөн Хөдөлмөрийн Баатар авточир Бурайд түмэн олондоо хүндлэгдсэн ардын эмч Бүрвэ Бурайд элчдэн урсгал ийг тав тэм бичэр энгийн өндөр дүнний хясаа элс тайхан энэ тавын бичэр энэ төрөв тайм бичэр энэ тичгийн үзэгсэн байгалийн үзэгтэн бүрдсэн багтан тансагнуудтай Бурайд зам минь оо
бурята хэрийн гөрөхийн шинжнах наймны хэтэй хоргойдод намтарсо арилшгүй мөрөөлөн аяа миний бурята дуран халгаа амьдрал амны дундур дүрэн хундагнуудсо авт тайхан духряавал жамтлагдан аяа миний бурята урган түлжихнах наймны омазандан шанживидэмни эдэлвисин сисэг шанжундэн энэ миний бурята Хөрсгөд ангийн ханхсмын эрхэм зочдоо хүндэгдийн хулмаад морилхийг өрн зоги ханхын брэдүүд их орныхоо тусгаар зохинлоо энх цагийн бүтээн байгуулалтанд ч хүндтэй гавьяатай тийм ээ хангасан бол их орны алтан хоймор эрхлэг зэрэгтний өдөгийн нутгаа хамаг одныхоо төлөө алтан эмээ зэрүүлсэн хатан зэрэгт баатар довсон нөржийн гэлэг баатар халахын одын эрхлэг дайчин компани санжа хан тэнгэрд дүүлсэн алдарт нисгэгч эрен чиндэрж эд бүгд ханхын брэда. За та бидний өмнөр за саавуугийн одоо ашиг шимбэл маш их саавуугийн одоо сүү цагаан идэх хэрэгэлдэг унлаг ашлаганд хэрэгэлдэг нуруу ачаанд хэрэгэлдэг ийм аян замын тэш таадаг ийм одоо сайхан эмтэн явж байна. За баярлалаа. За дараагийн бүсгүүнийхээ байдлаа болоод илэрхийлдэг. За дээр нь одоо тэрэг дээр 4 эвэртэй хонин явна. За 6 эвэртэй хонио арай асарж дийлээгүй 4 эвэртэй хонин явна. Тэрээний хонирхоорог тий. За энэ манай хонгоодор бурядуудаа энэ хөвсгөлөө бурядуудаа ашигын хэрэглээнд харлаг бол нэн их хэрэгсээтэй. Тийм учраас энэ харлагтай бол нюргашаатай ийм харлаг явж байна. За дараагийн юм бол энэ тэргээ за морон цагирагтай ийм тэрэг гэдэг. Тэгээ ба харлагаар уналганд ийм хэрэгэлдэг. За дараагийн юу бол мод цагаадаг одоо тэрэг гэж хэлж байна. Энэ бурядууд найхда ой мод хөвшилсэн амьдардаг. Тэр сагаал хам модоо ширдэг ийм. За дараагийн энэ тэрэг бол модны ураархан ийм сахаригтай. Энэ сахарыгаа бол одоо булхаа тэрэг гэж ингэж хэлдэм байна. Тийм учраас энэ одоо нэр томьёонууд бол одоо бол мартагдсан байна. А гэхдээ энэ одоо тэрэгнээ байдлуудыг яа бид хэрэгэж зарим нэг огловын хооны хохорхон арал тэрэг нь хохорхон бай олж асарж ингэж одоо тавьж харуулж байгаа. За энэ бол шаргын одоо буруунууд ширдэг байгаа. Шарганд бол олон төрлийн одоо өгөлдөө мөлөн дээгүүр энэ далай дээгүүр явдаг ийм онцлогтой. Шаргаараа юу хэнхэх юм болгоны ингээд ширж болдог. За манай ашигын хэрэгсэнд бол одоо банхар нохой. Энэ бол одоо том банхарнууд гэж хэлж байна. Том банхарнууд жинхэнэ одоо банхар нохойн одоо 2 үйлдвэр явж байна. За энэ манай гинтэн дармаагийн барьж байгаа сюрприз юм бөгөхөд одоо өвлийн өвгний энэ алтрган нааданд гаргадаг гэшгүй үгээгөө гэж. За тэрэнэ дараагаар шаргатай тэр нохой явна. Гүлгэн нохой. За гүлгэн нохойн хэлүүлээд нохой ба юунд хургадаг бай шаргаар. Тэгэд олон нохой жирээдгээд энэ мөлхөн дээгүүр далай дээгүүр ашаа явдаг ийм одоо соёлуудыг харуулж байна. За зовоод наадамч та бидний өмнө зоотны цугаар гэлээ. Бүгдээрээ баяр хүргэе. Хүрээ!
Яа доктор үзүүлэлт болж байна. За зарим докторууд одоо нисэж байна. За энэ үзүүлэлт хийж байна. За энэ сүүлийн дот бид сая үзүүлэлт хангах хийлээ. 10 зөнгөө өргөж үзүүлэлт хангах хийлээ. Эзэн Чингисийн гүрний амин тосрохай элэгнэгт зам олон минь. Энэгийн их давлгаа болсон өлсгөлдөө хан элэгдээр хүн хатвага нэгэн хүрцэн ирсэн багатган наадмын хүндэт точтой омглон сэнхэр дадаашиг онгод хямар оргилуун байж яхар хатра бүжгийн айдгуунд цэнгэн наадхыг хөсөн өрөөж байна. Цэнхэр ирсэн та нартаа сайхан цэнгэрэ гэж уриалан наадмын үйл ажиллагаа нийслэг баярын дээр өргөн дэвшүүлж байна. Эзэн Чингисийн үлдээсэн их усан ижийнхаа дэргэд Хөвсгөл аймгийн 6 ястны гол төлөөлөл буряд зонхууд газрын бурядууд баяраа хийж яагаад та бүхэнд халуун баяр хүргье. Би бол 6 ивэртэй хоньны төлөөлөл биш Хөвсгөлийн 6 ястны нэг төлөөлөл хотхоодыг төлөөлж байгаамаа. Нутгийн 6 их Оогоос тундрын төлөөлөл болсон дарахад зам олноо төлөөлөн энэ өдрийн чин хадуун сэдвийн надартай илэрхийлж байна. Багалтархан наадмын үеэр ирчүүдийн дунд сарлаг бүлгүүлэх тэмцээн зохион байгуулагдлаа. Сарлаг бүлгүүлэх тэмцээнд цагаан уур Булган аймгийн Тишиг ханх сумын бурайдуудын төлөөлөл оролцож цагаан уур сумын иргэн гал эрдэнэ төрүүлсэн юм. Мөн энэ үеэр Хөвсгөл нүрийн усанд сэлэх тэмцээн болж залуус авхаал самбаа ур чадвараараа сорин өсөлдсөн. Би 11 дөрөв ангид сурдаг мөнгө сүлдээ гандах гээд. Тэгээд өнөөдөр усан сэлтийн тэмцээнд ороод 1-р байр эзэлсэн. Насаа сэлж усан сэлдээр хичээж гисэн байна. Хичээж байгаагүй. Энэ өөрөөрөө л сонирхлоороо л өөрөө сэлж ийсэн. Өнөөдөр бас хэрэг үтэн байна. Хүтэн мэлээ.
Тэг ялангуяа өглөө ирдээс болохоор амар хөтөн байлаа. Хүмүүстэй юу тэгээд одоо энэ бүрээдүүд цугсан баг алтрагна гэдэг тэмцээнд сайхан болж байлаа гэж өнөөдөр баг наадам. За наваг даш тонгийн гэдэг Булган аймгийн Тишиг сумаас ирж оролцож байгаа. Усан цэлгийн тэмцээнд 2 дугаар оролцсон. Тий. Тэгээ яг нутгийнхаа нөгөө ууд бас гол цэл сурсан. Тэгээд дэрэгвэр ирээл оролцъё орсон доо. Өсөд надад ер нь өмнө сэлжсэн үү? Гүү анх удаага ирж байгаа ер нь өсөлдөөд. Тэгээ анх ирээд маш их баяртай байгаа. Танаа одоо нуур далаануудаас голнуудаас хэр онцлогтой нөхцөл надаас Цэнгэг гэдэг утгаараа бас айгүй хүйтэн байд юм билээ. Тий. Нэг тийм байна. За ингээд энүүдийн наадмын онцлогийг бас юу гэж харж байна? За энэ жил анх удаа алтрах наадамд оролцож байгаа. Тэгээ маш гоё баяр болт юм байна. Бурайд үндснүүдээр бахархаж байна. Үнэхээр гоё харагдсан юм байна. Багалтрган наадмын үеэр Хөвсгөл аймгийн хөгжимд драмын театрын хамт олон уран бүтээлийн дээжээсээ урагдан ирсэн зочдод өргөн барьлаа.
энэ өдрөө халуун мэндшлэгээ дэвшүүлье. Би хинтийн дадлаа эзэн шингэсээ нутгаа басхан. Та нартаа эзэн шингэсээ нутгаа бориадуудаа мэндшлэгээ хүргэнэм. Мэндамаар гэж мэндшилнэм. Би Булган аймгийн Тэшиг сумаас хүрэлцэн ирсэн байна. За манай Булган аймгийн Тэшиг суманд одоо хүн амынх нь 25% буряд сон амьдардаг. Тэгээ одоо өнгөрсөн жил манай цагаан үрийн бурядууд, Тэшиг сумын бурядууд хамтарч одоо энэ баг алтарган наадмыг зохион байгуулахаар уулзалт хийгээд одоо энэ жилийн наадам маань зохион байгуулагдж байна. За ингээд бид нар Тэшиг сумаас бол 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энэ наадамд ирж оролцож байна. За өөр бид цагаан үрийн бурядууд болон булганы бурядууд зогсохгүйгээр одоо олон газраас маш олон одоо буряд занууд хүрэлцэн ирсэн байгаа их таатай байна. За тэгээ бидний хамгийн гол зорилго юу вэ гэхээр өнөөдөр мартагдж байгаа өв соёлоо сэргээх одоо бурядын бит ба бит тус өвийг хадгалж хамгаалж үлдэх ийм зорилготой энэ наадмыг зохион байгуулж байгаа туйлын их баяртай байгаа. Бид цаашдаа үр хойчтой бас энэ буряд сон гэж ямар одоо сон байсан энэ талаар бас одоо тодорхой хэмжээний мэдлэг үлдээх ёстой гэж бодож байгаа. Тэгээд энэ наадамд оролцож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Нутгийнхаа зон олонний өмнөөс. Мэндэ! Бултараа хэнэвдэнэгтөө! За бултараа нэвгоё! Ухаалхан нэвгөө! Бултараа энэ их далижида ирээд алтарган нааднаа хаваадаж, дуулалдаж, хооролдож, хөхөөтэй банивж чимгөө! Зайга танта энэ яхан нааданд хүрэлсэн ирэхэндээ би баяртай байна вэ? Ийгээ таната алтаргана мэндамар гэдэг хайхан дугаараа аялгаа болгож таната төрөж түүрийнхэн байна уу? Хүлээж авъя.
танад сүүн хасаж руугаа тэг тулаардээ. За игээд баярлаа та надаа өнөөдөр гин нарамхата баярлж өөрийнхөө нөхөн сэдие бүлэг болж энэ айхан бурятадаа суглуулсан хамтна баяр хүргэж болтаарай. Ахрэ. Манай бурятуудын хамгийн одоо эрхэмлдэг одоо үр үндэстэй үлдээдэг бол уг удамаа мэддэг ёс заншил байдаг. Бид нар бол хүүхдүүдээ 9 үеэ мэдрүүлж одоо болж өгвөл ер нь миний хувьд бол одоо цэвэр одоо бурят үндэс яснаа одоо үржүүлэх үедээ одоо өсгөж үржүүлэх тийм тал дээр бол их юутэй бодолтой байдаг. Одоо миний хувьд бол би өөрөө бурят хөртэй 2 хүү 2 охинтой одоо бурятын үр үндэсийг өсгөж үржүүлж яваадаа баярлдаг. Төрж өссөн Хөвсгөл аймагт маань бас одоо бурятуудын зан олны зан заншил олон жил уламжлалсан соёл урлагийн өв болсон ийм сайхан наадам зохион байгуулсан одоо бас энэ наадмыг зохион байгуулсан хүмүүс бол одоо миний бас төрлийн хүмүүс байгаамаа. Энэ харуулсан гоё наадам болж байна. Олон бурят зан олон цугласан байх шүү дээ. Тийм хинти доннод Солинг Улаанбаатараас ирсэн байна. Эдгүүд одоо өөрөөсөө аяас билэг өөрийнхөө нутгийн аялгаар дуулж хоордож оролцож байна. Энэ дээр одоо уралтын сохор одоо наадч тоглож үзүүлж байна. Энэ бол ойн иргэдийн эртний хөгжим энэ хөгжим мартагдаж байсан одоо сөргөгдөж байгаад баяртай байна. За сайхан баярлалаа. Мен Дамар. Өөрийгөө танилцуулаа. Намайг Барс улсын Ариун Баян гэдэг би Дэлгэр мөрөн төгсөлбөр сургуулийн 4-р анги сурдаг. За дүүгийн гэдэг вэ? Ам Баян. Нэгдүгээр анги сурдаг. Наадмын хамгийн гоё нь бүх бурятууд цугласан нь гоё нь газрын бурятууд. Монгол улсын хэмжээнд 1930-ад оны үед 45 орчим мянган бурят ястан бий гэсэн тоо гарсан бол одоогоор 50 орчим мянган бурят бий гэсэн албан бус тоо байдаг байна. Бурят иргэдийн тухай түүхэн тэмдэглэгдэн үлдснээс сэрүүл байсан. Хөвсгөл аймгийн цагаан өр хагас суманд бурятууд аж төрдөг. Тэднийг байгаль нуурын ар өврөөр нутглаж байсан ханчин гүрүүчин ойн иргэдийн нэг хэсэг гэж үздэг байна. Бурятууд Монгол угсааны аймаг байсан бөгөөд 13 дугаар зууны үед Монголын эзэнт улсын харьяат болжээ. Монгол орон манж нарт эслэгдэхэд бурят нар харьяалалгүй болж байгаад 17 дугаар зууны үед бурятын зарим овгууд Оросд дагаар оржээ. Хаан Торс манж чин улсын 1789 оны нэрчүүгийн хилцээрээр бурят нарын нутаглаж байсан газар нутаг бүхэлдээ Хаан Торсын эзэмшилд орсон байна. Хөвсгөлийн бурятууд бол Монгол газар нутагт бүр эртнээс 17 дугаар зууны үеэс хөвсгөл нуурыг бараадан амьдарч байсан ойн иргэдийн үлдэц нутгийн монголчсон зон олон юм. Тиймээс хөвсгөлийн зүүн хойд хэсэг нь бурят түмний өлгийн нутаг ажээ.
1905 онд Оросд гарсан хувьсгал дарагдсны дараа Сибирт харгислал чангарсан тул 1910-ад оны үед хил залгаа нутгийн бурайдууд Монгол руу дөрвөн нөсөн байна. Энэ үед Монгол оронд манжийн ноёрхол унсан учир хөвсгөл, буулган, сэлэнг зүгийн хинтид орондын 20 агийн бурайдууд Монголд ирж сууршжээ. Тэдгээрийн нэг хэсэг болох Монголын умард хилийн даваа аж турдаг түнхэн Захаямын нутгийн бурайдуудын зарим хэсэг Эдүгэгийн хаанхал цагаан үр сумын нутгийн уугуул бурайдуудаа бараадан ирж сууршсан байна. Цагаан үр ханхын бурайдууд бурайдын түнхэн санагын цонгол бурайд аялгаар ярьдаг. Тэдний уг гарал нь халах өөлтийн гаралтай бурайдууд гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Зарим үзэгчтэй алтрган ба наадам маань сэлэнг жуулчны баазад энэ сайхан өдөр үргэлжилж байна. Ингээд энэ хүн наадмыг Монгол орны өнцөг улбараас олон зочид хүрэлцэн ирсэн байгаа. Мөн Орос улбаны бурайд усаас ч гэсэн хүнтэй зочид ирсэн байгаа. Тэдний нэг болох Орос улбаны улсын Захаамынд амьдран суудаг Александр буюу дугаартай та бүхнийг уулзуулъя. Миндамор. Миндэ. Энэ хайхан өдөр хувьсгал далайн энерги дэгэж бурайд зомной сугларж баярыг наадахж зуны хайхан цагта энэ тэр олон отгууд олон омгууд газар хаа сугларсан им эв найрандалаа наадахж байхад энд ирээд байж байхад их гоё байна. Тэгээд энэ өнөөдөр талаар элдв хоорондоо холбоогоо бүхжөөж бурайд зон зүгөө ирээд тэгээд отог амнаа зон амнаа хөлн гэхэд хоо бурайд үндэстэй байна. Тэгтээ тэрний хазуугаар баха өөрийн хөлтэй болновд. Тэгээд хоорондоо хөөрөлдөж бие таниас айлгалцаж ийм найрхаж байхад их маш гоё байна гэж сэтгэл их баяртай. Тэгээд бид бурайд орноо хөдөө 10-аад гарan хүмүүс ирсэмд. Тэгээд л цуглараад энэ урилгын урилга аваад суглараад бид нутгаас Захаамын нутгаас тэгээд бид хил Булган аймгийн Тишиг нутгийн цаад талд хилийн цаанд байдаг зонуудад хонгоод ромогтон. Тэгээд энэ хувьсгал нутаг ирэхэд их гоё баяртай их санал тавьсан байгаад л тэгээд энэ холлоо саналаа бүтээх хүсэл биелүүлэх их санаатай байсан. Тэгээд л энэ миний элэнцэг ваавайнаар холын уг загуурамны энэ хувьсгал нутгаа иш заха аван байна. Хувьсгал нутгийн тайрж байхан тайрж нутагс байна. Тэгээд даваад эрхүү мөрний дамжаас түнхэнд баярлаа. Түнхнөө ангар ангараа дахаар баяглаа баруун талаар байхан. Тэгээд сүүлийн үед болоход хамар даваад Захаамын нутагт ар сулуун нутагт төвхнөс хөөр зам байнад. Тэгээд өнөөдөр цагт болоход их энэ элэнцэг урд цагт байж байхын элэнцэг баавангаа нутгаар явж нутаг харж зонтой танилцаж эгэл хүүгдээ дахуулж хөөлийн үед хүүгдээ дахуулж хүүгдээ нутаг харуулж эгэл танилцуулж явхад их гоё гэж тэмдэглэхээр байна. Тэгээд энэ их өнөөдрийн талаар гоё мөрөөсөнүүд бол тэмцээн болохоо байна. Тэгээд энэ тэмцээнүүд хаваад ханаатай байна бдэ. Тэгээд би өөрөө нэг сэр хуглагын тэмцээнд хаваад л зад үзэх юмгүйгээд явж байна. Амжилттай хүсье. Тэгээд хайхан надараа. Баярлаа. Тэгээд л сайхан наадхаа оролдож тавьж болта ийг сугларахад л хөсөлхөв болно бдэ. Тэгээд энэ гиндэн дармахайда их баярыг хүргэх байна бдэ. Энэ дармахаа амнаа мания гэж өөрөөс нутаг нугаа ирүүлж ийгээс л олон зонтой танилцуулж бүхий бурайд бид холоо ирээдэг гэхэд манхаас өсөөс холоо зөвхөн замхаа ирэхэн зонууд байна. Дорндын аймгаа ирсэн зонууд байна. Тэгээд л ийгээс болд хоорондоо танилцах хоорондоо их зугаа ярилцлага гэж байна бдэ. За ихэд их сайн.
Хэрхэн мөндөд үзэгчтэй Монгол түмний маань нэгэн өвөрмөц яс заншилтаа бурайд зонголны алтарган наадам Хөвсгөл далайн иргэдрийн хөө сайхан үргэлжилж байна. Наадмаа зорин олон үгтэй зочид ирсний нэг нь Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн бурайд улсын гавьяа жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан мөнх холттой уулзуулъя. Минда моор. Миндэ ямар хайхан юмгүй шүү энэ алтарган наадам баг алтарган гэж хэлнэ. Ийм алтарган наадамда хүрэлцэн ирсэн. Мөрөнгөний телевизтэй уулзж байгаадаа баяртай байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Сайхан баярлж байна. Тэгээд энд Сугулар хаан энэ бурайд зам болон энэ бүх зон олондоо энэ өдрийн амар амгалан айлтгая. Тий. Удаагийн наадмын онцлог ямар байна? Энэ удаагийн наадмын онцлог одоо яг энэ ер нь их сайхан болж байна. Зохион байгуулалт сайн болсон байна. Энд их олон газараас олон хүн цугларсан энэ их онцлог болж байна. Энэ бурайд улсууд дуушиж ирэх юм байна. Энэ улаан үдээ энэ сангаха энэ түнхнээ их олон улаж ирэх юм байна. За сайн явж байна уу? Таврыгаа танилцуулаач. Ханаас зориороо. Би Эзэн баг Шингис хааны өвлгөө нутаг хан кентийн нутаг энэ газар ирэв та. Өнөөдөр энэ гоё газар алтарган гэж наадам болоо гэж. Би анх 94 онд анхны алтарганд орж байна. Тэгээд өнөө хүртэл явна л да. Энэ гоё ураад зан яхазанчлыг харуулхан гоё наадам болж байна. Бүртихад нэг одоо өвөрмөц онцгийг илэрхийлсэн нэг дуунаас нь тавьж аялуул. Би шата шог марсан дуунаа нэг юу яа ил дээ. Нэг тунтгадаг гэж додуулах юм гээ. Сүүлээ удаа дуулчихдаг. Шуря шуряга барлахнарага шолоо тайхан харгойдага самсяга тагэгэл шонол тайгар ханилан амрыгэнэгэ шумдах наваржэлгот тунтагаа тагэгэл ингэжл доолжл наригжл явдаг шүү да. Дарга ноёнтойгоо иргэдийн хурлангаа дарга Алтан зяа гэж хамгатайгаа нутгаймны жинхэнэ бурайд одоо Арднагийн жаргал гэж хүнтэй ингээд тэгээд ноёдууд нэ хуу бийл да энэгээр тий. Алтарган наадмыг Хинтээ аймгийн Дадал сумд анх зохион байгуулснаас хойш 2 жилд нэг удаа тогтмол зохион байгуулж ирсэн бол баг алтарган наадмыг баруун бүсэд анх удаа Хөвсгөл аймгийн Сэлэнг жуулчны баазын захирал Гэнтэн Дарамагийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа нь бурайд түмний ёс заншил, өв соёлыг үр хожтой өвлүүлэн үлдээх зорилготой гэдгийг тэрээр онцолж байлаа. За эрхэм үзэгчдээ инхүү Сувдан Цэнхэр Хөвсгөл далайн иргэдээр бурайд зан олон маань өнөөдөр алтарган наадмаа өргөн дэлгэр зохион байгуулж байна. Ингээд та бүхнийгээ Булган аймаг болон Дорнод аймгийн одоо төлөөлөлтөд уулзж байна. Сайн явж байна уу? Сайн явж байна. За, сайн байцгаана уу та бүхэндээ баярын мэнд хүргэе. Би Ховгол нутаг Дорнод аймгийн Баян улс сумны иргэн намхааны мөнгөн сэрэндлэн гэж хүн дагаар Ховгол нутаг Улаанбаатар хотод амьдарч байна. Энд алтарган наадмын Хөвсгөл далайн хөвөө дээр алтарган наадам оролцож яваадаа их баяртай байна. Бурайд хувцастай хүүхдийн тэмцээн, бурайд хувцастай гэр бүлийн тэмцээнүүдээр алтарган баг наадам үргэлжиллээ.
наадмын үеэр бүрээд орчин үеийн дууны тэмцээн, бүрээд ардын дууны тэмцээн болж мартагдсан олон дууг өөрийн өвөрмөц хэл айлгуугаар дуулсан энэ удаагийн наадмын бас нэгэн өвөрмөц арга хэмжээ байлаа. Халтаргана гэдэг нь маш бүх байгаль цагуурын ямар ч нөхцөлд хичнээн гам болсон ч ургаж байдаг бутлаг ургамал учраас бүрээди түмэн мөнхөд удам мөксөөгөө хадгалж үлдээхийг бэлэгдэн наадмаа алтаргана гэж нэрийдсэн байна. Баг алтарган наадмын үеэр дангина гоо бүсгүн тэмцээн явагдаж бүрээд бүсгүүчүүд үндэсний хувцас өмсөн өөрсдийн өвөрмөц авьяасаа үзүүлж наадамчин олныг баясгаж байлаа. Энэ дамор за бигэ Булган аймгаа шиг хомоны бүрээд иргэн намайг гамбтын дэлгүүн гэдэг би Булган аймгийн Тишиг хомоны бүрээд сонголтноо төлөөлөн ирсэн. Үсбихэн тэнгэрдээ өндөрмэхэн хайханда өнгээ голээ дэнгина яожитэгэ шитгээ хастай бохон хатан дэнгина Аяга дэмжитэ. Заяата тишгэн нутгаа дангир босгод оржинаа.
Би Доржа Шагдуров Доржа Павлович гэж нэртэй. Павел Яковлевич Доржа гэж. Улаан утгатаа Бурят орноос орой миний төрийн нутаг болов 58-аг санаг нутага ажил гэдэг би тэндээ биеэрээ. Олон зана 10 жихон хүн хамта өсгөлдөр бууж ирээбж. Багалтаргын надан дорил гават хават хабин мөн уйндуне мөрсөнд хавад жинэг додуулбы. Тэгээд сэр хоголох тэмцээн байна. Тренд хоёр манай санагын нутгаа утаатын нутгаа хоёр аварга ирээд байна. Тэгээд бүх барилдаан болох байгаа барилдааш ирэх байгаа мөн ирж чадаагүй байна. Тэгээд манай захаймын аймагы Арсен Халбоны улсын гавьят зурааш ирээд байна. Эмчтгэгчдээ алтарганы төрөл гарал арчахад үнэм болно хаймд тэгээд би төрөшөнтэй хурж ирв. Энэ газар би хөвсгөл нутаг төрөшөнтэй ирээд байна. Их сайхан хайхан нутаг гэж бахархаж баярлаж байна. За бид хата хаанхан нутгаа ирхэн бурядууд хонгоодор яхатай хойходууд энэ миний их аш басган энэ баг аш басган энэ дунд аш басган ихшгэлэн энхэн намун миний отхон басан гармайва ариун 11 цаг хангийн хурагш. Бид хаанхан нутгаа ирээд ийм хайхан наад зашаан байгуулсан энэ сэлэнгэ жуулчны амралтын дарга одоо ноён гиндэн дармаа хада их баярлалаа гэж хэлэхэд дахин олон бурядуудыг ээж суглуулж буряд яах өндөх угсаа хэрэгэж байхад нэ болтойгоо гэж тэгээд энэ хүрэлцэн ирхэн бүхий бурядуудтай ажилтны амжилттай амьдралтны урагштай хотдоо илүүрийн аз жаргалтай хуухатны болтойгоо гэж хэлэх юм нэ би болох дээр бовлын гүнзний гармын банзрагшин бавуу доржин баярмаа гэшв. Би дорн тэмгийн дашвар урсмаас ирсэн. Анги хамт олонтойгоо энэ аял зууслаар явсагаа. Тэгээд ангийнхаа хамт олон нээж нөхдөдөө игээд энэ аял хийс яваа. Энд алтарган үзэх гэж энэ аяллын завсарт бас энд саатаж энэ алтарган үзэж өгсөд тэгээд дууны тэмцээнд орж игээд явсана. бид гээд хамтарнараа дорнотын дашуулсамаас хамтарнараа ангаараа гэж зогаалгах хийж явна. Тэгээд олоороо эсэн тасархаагаар ороод хар харнаар ороод дарахангаар ороод тэр ямар нуурваа нөгөө тийм. Тэхийн сагаануураар ороод тэгээд бүгдөө энд ирсэн. Энэ ятааруулаад. Тэгээд сайхан байна уу? Яста гоё байна. Захаймд санах нутгаа уряд. Тэдэмпи болоо жигэн. Владимир. Өнөөдрийн наадам ямар болж байна? Яг сайхан наадам болж байна. Тэгээд нөө хүн ханаагаар болж байна юм. Мен дамуур энэ хайхан наадамны ихэл өргөн дэлгэр улам хайхан наадам болж байна. Тэгээд энэ би өөрийгөө танилцуулах Хөвсгөл аймгийн цагаан уурс сумын ойлгон голын хүн байна бидгт. Дамжаа ургыг ахын хөөхд Хадбаатар гэдэг сумын за Хадбаатар гэдэг хүн байна. Энд болсон нийт наадамштай сайхан баярлаарай. За сайн явж байна уу? Өөртөө танилцуулаач ханаас өрөөрөө. Сайн явж байна. Бид манай гэр бүл энэ алтарган баг наадамд оролцохоор цагаан үр сумаас хүрэлцэн ирсэн. Бид бүгдээрээ энэ алтарган наадмын одоо тэмцээн болох үндэсний хувцастай гэр бүл гэсэн тэр төрөлд оролцохоор ирсэн. Бурайд иргэдэн оюуны өндөр чадамжтай, ёс заншил, хувцас нь өөр онцлогтой, хэл аялгаугаараа өөр мэц ард түмэн юм. Энэхүү онцлогоо хадгалан үлдээн өвлүүлэх зорилготой зохион байгуулагдсан багалтархан наадам ийхүү Хөвсгөл нуурын хөвөнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. За энэ наадмыг анх зохион байгуулах санаачлал нь бол энэ манай хөвсгөлийн бурайдууд болоод хийж заншил нь одоо ингээд уусаад болж байгаа. Хувцас хоноор нь одоо ингээд бас байхгүй болж байгаа. За яохор хадрах гэсэн одоо тэр одоо сайхан цэмцэм болоод байхгүй болж байгаа. Ийм учраас би энэ юмыг сэргээх гэсэн юм юун дээрээс энэ
натран наадмыг ингэж зохион байгуулсан юм аа. Ийхүү Монгол үндэсний нэгэн хэсэг болох Бурайд угсаатны үндэсний өв уламжлал, соёл, спортын төрлүүдийг сэргээн хадгалах, хөгжүүлэх зорилготой зохион байгуулагдсан бага алдарган наадам Хөвсгөл нуурын эрэгт өргөн дэлгэр болж наадамд Булган, Булганы тишиг, Хэнти, Дорнод, Дархан Улаанбаатар, Сэлэн, Хөвсгөлийн ханх, Цагаан үр, Орос улбан улсын Бурайдын Захаямын аймаг зэрэгээс төлөөлөгчд хүрэлцэн ирж 400 орчим бурайдууд Хөвсгөл нуурын эрэгт бага алдарган наадамда өргөн дэлгэр оролцож, өв соёл ёс заншлаа дээдлэн өргөн дэлгэр сайхан наадлаа. Араа газараа ургаа гişэ аса бүхэтэй алтарган алиган дээрэ тэнжээхэн абайжи хоёрны Эбери газара ураагшэ иши бүхэтэй алтарган элигэн дээрэ тэнжээхэн эжиаба хоёрын Араа газара ураагшэ аса бүхэтэй алтарган алиган дээрэ тэнжээхэн абайжи хоёрны Эрхэм үзэгчдээ ийхүү дуу хуурын үлгий болсон Бурайд зон олны бага алдарган наадмыг үзэж та бүхэндээ бид бүрэн ихээр хүргэлээ. Ёс заншил, өв соёл, үндэсний хувцас зэрэг олон сайхан өв соёлыг авч үлдэж чадсан Бурайдчууд Хөвсгөл аймгийн хатгал тосхны Сэлэн жуулчны баазад Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж ийхүү 2 өдөр Хөвсгөл далайн ирэг дээр наадлаа. Энэхүү мэдээллийг үзэж та бүхэндээ мөрөн телевизийн найруулагч Мигмар Сүрэн сэтгүүлч Ган Туянар та бүхэндээ хүргэлээ. Эрхэм үзэгч та бүхэн сайхан наадаарай.